Санхүү ардлын албаны хангалт үйлчилгээний төв. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тус төв нь цагдаа дотоодын цэргийн албаагчдын нормын дүрмт хувцас хэрэглэлийн стандарт, норм мэдлэгээ, хугацааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг шинжлэгдсэн байдлаар хүргэж байгааг хүлээн авна уу. Цагдаагийн ерхий газрын даргын тушаал, дүрмт болон ажлын хувцас хэрэглэх журам. Цагдаагийн ерхий газрын даргын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А-дороо 433 дугаар тушаалын хавсралт. Дүрмт болон ажлын хувцас хэрэглэх журам. 1. Нийтлэг үндэслэл. 1. Энэ журам цагдаагийн албаагчийн дүрмт болон ажлын хувцас өмсөж хэрэглэх дэг горимыг тогтооход оршино. 1. Цагдаагийн албаны тухай хууль, засгийн газрын 2017 оны 155 дугаар тогтоолоор баталсан цагдаагийн албаагчийн дүрмт хувцсны загварын товчоо, загвар, цагдаагийн албаагчийн дүрмт хувцсны эдлэгээний хугацаа, цагдаагийн албаагчид дүрмт хувцсны мөнгөн хангамж олгох журам, цагдаагийн төв байгууллагын даргын баталсан бусад журам болон энэ журмыг баримтлана. 1.3. Цагдаагийн албаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ дүрмт хувцсыг хэрэглэх үүрэгтэй. Цагдаагийн албаагчийн гүйцэтгэж байгаа ажил үүргийн онцлог, цаг агаарын нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас хамаарч энгийн хувцас хэрэглэж болно. 1.4. Цагдаагийн дүрмт хувцсыг хэрэглэх зориулалтаар нь дараах байдлаар ангилна. 1.4.1. Ёслолын дүрмт хувцас. 1.4.2. Өдөр тутмын хувцас. 1.5. Ажлын хувцас нь цагдаагийн байгууллагын албаагч ажилтны ажил үүрэг, гүйцэтгэх онцлог, нөхцөл байдалтай холбогдуулан дараах төрөлтэй байна. 1.5.1. Тусгай зориултын хувцас хэрэглэл. 1.5.2. Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл. 1.6. Ажлын хувцсыг цагдаагийн төв байгууллагын даргын баталсан журмын дагуу олгоно. 1.7. Цэргийн дээд цолтой албаагч нь Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, цагдаагийн ахлах дунд бага цолтой албаагч нь засгийн газрын тогтоолоор баталсан дүрмт хувцсыг хэрэглэнэ. 1.8. Цагдаагийн албаны тухай хуулийн 76-гийн 2 дахь хэсэг заасны дагуу цагдаагийн албаагчид ёслолын дүрмт хувцсыг хадгалуулна. Тэтгэвэр тогтоолгосон ахмад ажилтан баяр ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох үедээ ёслолын дүрмт хувцас өмсөж болно. 1.9. Цагдаагийн албаны тухай хуулийн 76-гийн 1 дахь хэсэг заасны дагуу цагдаагийн албаагчийн дүрмт хувцсыг хураан авна. 1.10. Цагдаагийн хүрээний даргын шийдвэрээр албаагчийн өвөл зуны хувцсанд шилжүүлнэ. Цаг агаарын нөхцөл байдал тохируулан хувцсыг жигдрүүлэх хугацааны зохицуулт хийж болно. 1.11. Алба нэгж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нэгдсэн арга хэмжээний үед албаагчийн өмсөх дүрмт хувцсыг цаг агаарын нөхцөл байдал тохируулан өмсгөж болно. 2. Цагдаагийн дүрмт хувцас өмсөж хэрэглэх. 2.1. Ёслолын дүрмт хувцас нь дараах иж бүрдэлтэй байна. 2.1.1. Албаны сарвчтай малгай, бүрх малгай. 2.1.2. Албаны китл, өмд, юбг, түрээтэй гутлын өмд, эрэгтэй эмэгтэй. 2.1.3. Ёслолын цамц, урт богино ханцуутай, эрэгтэй эмэгтэй. 2.1.4. Ботинк, урт түрээтэй гутал, эрэгтэй эмэгтэй. 2.1.5. Хар хөх даван оймс. 2.1.6. Ёслолын бээли, ёслолын сан бус, ёслолын сан мөрдөс, ёслолын малгайн тэмдэг, малгайн сагалдрах, зангианы хавчаар, захны таних тэмдэг, ёслолын сан унжлага. 2.2. Ёслолын дүрмт хувцсыг дараах тохиолдолд хэрэглэнэ. 2.2.1. Үндэсний их баяр наадам, төрийн хүндэтгэл, цагдаагийн баярын ёслолын жагсаалд оролцох, цагдаагийн байгууллагын туг залах, хүндэт харуулж жагсах үед. 2.2.2. Баяр ёслолын ажиллагаа, хурал зөвлөгөөн, хүндэтгэлийн болон гадаад арга хэмжээнд оролцох, сургууль дамжаа төгсөх, цагдаагийн цол одон медалаар шагнагдах, албан тушаалд томилогдох. 2.3. Өдөр тутмын дүрмт хувцас нь дараах иж бүрдэлтэй байна. 2.3.1. Албаны сарвчтай малгай, кракул малгай, өвлийн малгай, бред малгай, сарвчтай малгай, носон малгай, бүрх малгай. 2.3.2. Гадуур хувцас. 2.3.3. Дан хувцас. 2.3.4. Гутал, оймс. 2.3.5. Бүс, тэлээ. 2.3.6. Мөрдөс, ялгах тэмдэг. 2.4. Өдөр тутмын дүрмт хувцсыг дараах тохиолдолд хэрэглэнэ. 2.4.1. Албан үүрэг гүйцэтгэхтэй. 2.4.2. Хурал цуглаан, хичээл сургалт, алба нэгжийн даргаас тодорхой үүрэг даалгавар гүйцэтгүүлэх, арга хэмжээнд оролцоход шаардлагатай гэж үзэж тусгайлан үүрэг болгосон. 2.5. Цагдаагийн ёслолын болон өдөр тутмын хувцсыг албаагч гүйцэтгэх үүрэг болон улирлын байдалд тохируулж хэрэглэнэ. Алба нэгж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга дүрмт хувцас өмсөх соёлыг хэвшүүлэх, жигдэрлийг хангахын тулд иж бүрдлийг зааж хэрэглэж болно. 2.6. Нэгдсэн үндэсний байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа болон гүйцэтгсэн албаагч нь нэгдсэн үндэсний байгууллагын цэнхэр өнгийн бред малгай, зангиа, ханцовч тэмдгийг цагдаагийн дүрмт хувцсан дээр хэрэглэж болно. 3. Цагдаагийн дүрмт хувцас хэрэглэх үед хориглох зүйлс. 3.1. Дүрмт хувцас хэрэглэх үед дараах зүйлсийг хориглоно. 3.1.1.
Дүрмт хувцсны өнгө загварыг өөрчлөх энгийн хувцастай хамт өмсөх, цагдаагийн дүрмт хувцсны загвараас хасагдсан хувцас, чимэг хэрэглэлийг батлагдсан дүрмт хувцсан дээр өмсөж хэрэглэх, дүрмт хувцсыг бусдад шилжүүлэх, барьцаалах, худалдах, бэлэглэх. 3.1.2 Дүрмт хувцсыг нөмрөх, энгэр задгаа явах, этгээд хэлбэрийн болон тод өнгийн гутал ботинг, оймс өмсөх, том бөгж эмэг зүүх, дүрмт хувцсыг бүрэн бус өмсөж хэрэглэх, товч кноп бүрэн бус, цахилгаан эвдэрсэн, ханзарч урагдаж цоорсон, саан ремень, малгай тэмдэг мөрдөс, таних тэмдэг цолны тэмдэггүй. Мөн гадаад орны цэрэг, цагдаагийн дүрмт хувцас, мөрдөс чимэг хэрэглэлийг холих, дүрмт хувцсанд элдв нуглаа гарган эндүүдж өмсөх. 3.1.3 Энэ журмын цагдаагийн албаагчийн дүрмт хувцас өмсөж хэрэглэх зааврын зурагт үзүүлснээс бусад байдлаар дүрмт хувцсыг хольж хэрэглэх. 3.1.4 Эмэгтэй албаагчид дүрмт хувцас өмссөн үедээ үсээ задгаа тавьж явах. 3.1.5 Энэ журмын 7 дугаар зүйлд зааснаас бусад дүрмт хувцсанд одон медаль тэмдэг түүний тууз, таних тэмдэг зүүх, нэмэлт чимэг хэрэглэх. 3.1.6 Дүрмт хувцастай албан үүргийг гүйцэтгэж яваа үедээ зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд 2 гартаа овор их, савтаа ачаа бараа авч явах. 3.1.7 Захгүй цамцыг өдөр тутмын хүрм хийрийн хүрмний дотор өмсөж хэрэглэнэ. Дангаар өмсөж хэрэглэхийг хориглоно. 3.2 Цагаан өнгийн албаны сарвчтай малгайг зөвхөн тээврийн цагдаагийн албаны албаагч хэрэглэж болно. 4. Малгайн тэмдэг хэрэглэх. 5. Мөрдөс ялгах тэмдэг хэрэглэх. 5.1 Цагдаагийн ахлах цолын ёслолын саам мөрдсний хэмжээ өнгө цолны тэмдгийн байрлал. 5.2 Цагдаагийн ахлах цолны албаны мөрдсний хэмжээ өнгө цолны тэмдгийн байрлал. 5.3 Цагдаагийн ахлах цолны хийрийн хүрм цамцны мөрдсний хэмжээ өнгө цолны тэмдгийн байрлал. Цагдаагийн дунд цолны ёслолын сан мөрдөс албаны мөрдсний хэмжээ хийрийн хүрм цамцны мөрдсний хэмжээ өнгө цолны тэмдгийн байрлал. Цагдаагийн баг цолны ёслолын сан мөрдсний хэмжээ өнгө цолны тэмдгийн байрлал. 6. Захны таних тэмдэг хэрэглэх. 6.1 Захны таних тэмдгийг албаны китл өдөр тутмын хүрмний цахад хадах байрлал. 9. Тоногтой бүсний иж бүрдлийг хэрэглэх. 9.1 Алб нэгж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга тоногтой бүсний иж бүрдлийг албаагчийн гүйцэтгэх ажлын нөхцөл тохируулан тухайн үед хэрэглэж иж бүрдлийг сонгож жигдлэн хэрэглүүлнэ. 9.2 Тоногтой бүсийг өдөр тутмын хүрм, савхин хүрм, өвлийн хүрм, албаны хүрм, хийрийн хүрм, урт богино ханцуутай албаны цамц, урт богино ханцуутай өдөр тутмын цамц, поло цамц хэрэглэсэн үед бүслэнэ. 9.3 Цагдаагийн өмдний тэлийг бүх төрлийн өмдөнд бүсэлж хэрэглэнэ. 9.4 Борооны цувыг цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч бүх төрлийн хувцас дээр хэрэглэнэ. 10. Бусад зүйл. 11. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар баталсан цэргийн дээд цолтой албаагч, засгийн газрын тогтоолоор баталсан цагдаагийн ахлах дунд бага цолтой албаагчийн дүрмт хувцсны загвар, цомгийн их хувь холбогдох хулбарыг цагдаагийн төв байгууллагын санхүү ард тал хариуцсан нэгж хадгална. 12. Цагдаагийн албаагчийн дүрмт хувцсыг хавсралт зураг 1-28 заасны дагуу хэрэглэнэ. Цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын албаагч та бүхэнд дүрмт хувцас хэрэглэлтэй холбоотой мэдээллийг тухай бүрэн хүргэж та бүхний санал хүсэлтийг төвийн мэргэжилтэн 70197111 нэрв 70195111 дугаарын утсаар авч тухай бүрэн хариу арга хэмжээ авч шийдвэрлэх болно. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.